Швейцарын хөгжлийн агентлагийн малын эрүүл мэндийн төсөл үзүүлж байна. Малын хэл хаялтын шалтгааныг халдвар төвчөнтэй холбон судалсан судалгааны дүн. Манай улсад 56 сая гаруй толгой малтайч жил бүр олон тооны мал хэл хаяж, малчдад ихээхэн хэмжээний эдийн засгийн хохирол учирдаг нь харамсалтай. Олон тооны мал хэл хаюулдаг халдвар төвчнүүдээс орон нутагт түгээмэл тархсан өвчний нэг бол бруцеллез юм. Бруцеллезээр өвчлсөн мал хэл хаях, хугацаанаас өмнө төллөх, амьдрах чадвар сул тул гарах, хаг саатах зэрэг шинж тэмдэг илэрдэг бөгөөд өвчтөе мал нэг удаа хэл хаяад дараа нь хэвийн төллөх тохиолдол гардаг. Бруцеллез өвчтөе мал хэл хаяхад хээлийн шингэн, хаг, зулбацаар өвчний үүсгэгч их хэмжээгээр гадагшилдаг. Эдгээртээ нэн түрүүнд харьцдаг малчид малын эмч нар хавьтлын замаар халдвар авах эрсдэлтэй байдаг юм. Мал хэл хаяж байгаа үндсэн шалтгааныг мал эмнэлгийн үүднээс судлах нэгдсэн нэг аргачлалтай болж, түүний дагуу ажлын төлөвлөгөө хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлвэл малчтын амжиргаанд цөргөөр нөлөөлдөг хэл хаялтыг бууруулах боломж байна. Швейцарын хөгжлийн агентлагийн малын эрүүл мэндийн төсөл мал эмнэлгийн хүрээлэн Архангай, Говьалтай, Дорнод, Дорноговь, Завхан, Увс аймгийн Хүн сүдэн аж ахуйн газрын мал эмнэлгийн хэлтээстэй хамтран малын хэл хаялтын шалтгааныг халдвар төвчөнтэй холбон судлах судалгааны ажлыг зохион байгуулж хэрэгжүүлсэн юм. Тэгэхээр энэ алдаж байгаа төлөв хичнээн энэ халдвар төвчний хамааралтай байгаа. Ялангуяа энэ малын бруцеллез өвчний хамааралтай байгаа юм бэ гэдгийг л тогтоох гэдэг. Нэг дэх том зорилго нь. Хоёр дахь том ажил нь бол энэ нэр бүхэд олон аймагт хэрэгжүүлж байгаад эндээс одоо энэ хэл хаялттай хамааралтай энэ өвчнүүдийг цаашид яаж одоо засгийн газар Монгол улсын түвшиндээ яаж хэрэгжүүлж явж явах вэ? Яаж тэмцэх юм? Ямар бодлогоор явах юм? Ямар арга зүйн хүрээнд авч явах юм гэдэг ийм загвар аргачлал гаргаж ирэх. Хамгийн тохиромжтой, хамгийн одоо зардал багтаа, хамгийн бодит одоо үр дүнтэй ажил болох ийм загвар гаргаж ирэх ийм зорилготой. 2016 оны 1-р сараас Архангай аймгийн Хүн сүдэн аж ахуйн газрын мал эмнэлгийн хэлтээс малын хэл хаялтын шалтгааныг халдвар төвчөнтэй тэр дундаа бруцеллезтэй холбон судлах судалгааны ажлыг эхлүүлсэн. 2016 оны 1-р сарын 14-ний өдөр судалгааны ажлын удирдамжийн дагуу Хүн сүдэн аж ахуйн газрын дарга суманд мал хэл хаясан үед аймгийн мал эмнэлгийн лабораторид дуудлага өгөх тухай албан тоотыг нийт 19 сумын засаг даргын тамгын газарт хөргүүлсэн. Энэ албан тоотын дагуу 60 галант их тамир, өндөр улаан, тариат, хангай сумдаас мал хэл хаясан дуудлага ирүүлсний дагуу аймгийн мал эмнэлгийн лабораторийн эмч нар 32 өрхөд очиж хэл хаясан малаас цусны дээж хаясан хэл өтрээний арчдас авчээ. Эдгээр өрхийн хээлтүүлэгч болон хэл хаясан үнэнээс нийт 396 цусны дээж цуглуулан илрүүлэх шинжилгээ хийхэд 116 дээж эерэг дүн үзүүлсэн. Хэл хаясан 8 зулбаа болон хэл хаясан 92 үнэнээс авсан арчидсанд нян судлалын шинжилгээ хийхэд бруцеллезийн үүсгэгч 2 дээжинд, салмонеллагийн үүсгэгч 3 дээжид илэрсэн. Эдгээр шинжилгээний хариуг малчид сумын мал эмнэлэг үржлийн тасагт тухай бүрт нь мэдээллээ. Малчдад шинжилгээгээр эерэг гарсан мал хэрэгцээлэх, мөн хээлтүүлэгч болон хээлтэгч мал худалдан авахдаа бруцеллезийн шинжилгээнд заавал хамруулах, вакцинжуулалтанд өрөх бүр идэвхтэй хамрагдах талаар мэдээлэл хийсэн юм. Бид нар бол яг дуудлага дуудсан суманд явсан. Тэгээд тухайн айл өрхөөс очиж дээжийг бол чанартай авч гүйцэтгсэн байгаа. Тэгээд яг энэ авсан дээж нь бол бидний хийсэн шинжилгээний үр дүн бол гарч ирсэн. Их үр дүнтэй ажил болсон. Ер нь бол хэл хаясан гэсэн дуудлаганд бол манайхан бол бодитоор тэгж явж байгаагүй. Бид нар бол халдвар төвчин гэдэг үүднээс одоо явдаг байсан. За тэгээ хэл хаясан гэсэн дуудлаганд бид нар бүр зорилт тавиад явж байгаа учраас тухайн малчтаа бид нар очиж хэл хаядаг өвчин ийм өвчин байдаг юм аа. Тодорхой хэмжээний нөгөө асуумж авч байгаа, судалгаа авч байгаа. Тэгээд малчтынхаа төвшинг ерөнхийд нь тогтоосон. Яг нь зарим малчид бол ер нь бруцеллезийн талаар маш сайн ойлголттой байсан. Зарим малчид бол ер нь ойлголтгүй. Тэгээ одоо ер нь яагаад энэ хэл хаяж байгаа юм бэ гэдэг заавал бруцеллез гэлтгүй. Хэл хаядаг өвчний шалтгааныг тодорхойлох гэж байгаа юм аа. Тэгээд бруцеллез өвчин байж болно. Гэхдээ бол бусад өвчнөрөө бас хавсарсан ч юм уу, давмгаалсан байж болно гэдэг энэ юуг ойлгох цэг бол өгч явсан. Малчдын дунд хүний бруцеллез өвчний халдварлалтын түвшин 11% байгаа нь өвчин ихээхэн тархалтайг илтгэж байна. Иймд манай орны хувьд мал эрүүлжүүлэх нь хүний бруцеллезоос урьдчилан сэргийлэх ач холбогдолтой ажил юм а.
Малчдын дунд бруцеллез өвчнөөс урьдчилан сэргийлэх аргууд, хүнд илрэх шинж тэмдэг, оншилгоо, эмчилгээний талаар мэдээлэл түгээх нь чухал байдаг. Бруцеллез бол телевизээс бол харж л байдаг л. Гэхдээ энэ малаас мал яа нэг тэгээд нэг тэрийг юм сайн ойлгодог байсан байна л да. Бухнаас яадаг өнөө бруцеллез түүнийг өөсөн бухнаас ахид дамждаг тэр миний ойлголт бол муутай л байсан байхгүй. Бруцеллезтэй гэдгийг мэдсэн мөртлөө антибиотикээр тариал тэгэл одоо яхаа сайн мэдэхгүй л байлаа. Тэгээ одоо энэ бас мэдээлэл бол одоо сүүлийн үед бас өөрөөснөө мэдээлэл жоохон аваад энэ тэнүүгээр асууж сураад одоо тэгээ малынхаа эмчнэр энтрээс асууж байгаа болохоор бас нэг мэдээлэлтэй болж л байна. Малын хэл хаялтын шалтгааныг тогтоох судалгааны ажлын хүрээнд хамтран ажиллаж байгаа Малын эмнэлгийн хүрээлэнгийн эрдэмтэд судалгааны арга зүйг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулж мэрэгжлийн зөвлөгөө өгч байсан учраас орон нутагт хэрэгжүүлж байгаа мэрэгжилтнүүдэд хүндрэл үүссэнгүй. Хамгийн гол нь малын эрүүл мэндийн төслийн зүгээс дуудлаганд явах томилолт, шатхууны зардал, шинжилгээ хийхэд шаардлагатай вакуум хуруу шил, зүү, онцлогоор уруулжаар хангаж байсан тул бүх шинжилгээ төлөвлөсөн цаг хугацаанд явагдаж байсан юм. Үүнээс дүгнэж үзэхэд судалгааны ажлын арга зүй тодорхой, мэрэгжлийн зөвлөгөө өгдөг багтай, хангалттай санхүүжилт байвал орон нутгийн мэрэгжилтнүүд жил бүр ийм судалгааг хийх бүрэн боломж байна. Энэ ажил бол урд нь бол Монгол улсад огт хийгддэг байсан ажил биш л дээ. Хийгддэг л дээ. Ер нь жил болгон хэл хаялтын ямар хэл хаялтаас өвчнүүд байдгийг ингээд үздэг юмнууд их байгаа юм. Өөрөөр хэлбэл нэг 7-8 орчим төрлийн хэл хаялдаг өвчин манайд бүрдэгдсэн байдаг. Гэтэл одоо энэ бруцеллез дээр бол их давмгай байна. Давмгай нь бол ялангуяа хэвч мал дээр бог мал за өхөр дээр бол бруцеллез давмгай хэл хаялж байна бус өвчнүүдээсээ гэдэг нь хамаарлан бол бид ингээд загварчлаад ингээд судалгааныхаа үр дүн дээр үндэслэлээ гаргаад ирж байгаа нь бол цаашид мал эмнэлэг үржлийн газар за магадгүй энэ төсөл хэрэгцсэн 7 нэрхэд 7 аймаг бол төлөвлөлтөө бол зөв гаргах хийхэд бол ингээд төхөнтэй болоо явчихж байгаа юм. Дээрээс нь тэр хэл хаялтын шалтгааныг тогтоогоод хэрэгжүүлэх тэр лабораторийн шинжилгээ судалгааны ажлыг бол одоо тогтцсон арга зүйн дагуу тогтцсон стандартаар ингээ хийгээ явах боломж нь бүрдээд эхэлж байгаа юм. Хоёрдугаар. За хамгийн сүүлд нь энэ хэл хаялтын шалтгааныг тогтоох энэ судалгаанаас хамгийн гол гарч байгаа бас нэг үр дүнгийн бид юу гэж үзэж байгаа гэхээр хариу арга хэмжээг хэрэгжүүлж байгаа. Өөрөөр хэлбэл урд нь бидний нэг дутагдaltaй тал байсан. Хэл хийж байгаа малыг түрүү хэлсэн ангатаа хийж байгаа мөр шинжилдэг байсан улсын хэмжээнд. Гэхдээ яадаг гэхээр шинжилдэг танаамал тийм өвчтэй юм тэгээ болоо орхигддог. За одоо энэ дээр үл яаж ийм гэхээр эргээд зөвлөмж нь өгөгдөж байгаа хэрэгцээл одоо эцэг бруцеллезтэй гарч байгаа мал бол одоо тэмцэх зааврын дагуу хэрэгцээлдэг тэр юм руу орж ирэх эхэлж байна. Хээлтгч малуудыг шинжилээд одоо газар дээр нь дорн хариу хөрөмжийн шинжилгээний лабораторийн шинжилгээ батлагсан дараа бол цохим мэрэгжлийн байгууллагатай өөрөлд мэрэгжлийн хяналт энтертэй хамтраад засах дараачийн тэр одоо малын хэл хэвлдэг энэ халдвар төвчний тэлэлтийг зогсоож өгч байгаа байхгүй юу. Энэ цаагаараа бүр хамгийн том ач холбогдол нь бол нийгмийн эрүүл мэнд өөрөөр хэлбэл хүний эрүүл мэндийг хамгаалж байгаа хамгийн том алхам байна. Судалгаанд хамрагдсан 7 аймгийн төвшөнд малын хэл хаялттай холбоотой шалтгааныг тодорхойлж, тэр дундаа малын хэл хаялтанд гол нөлөөлж байгаа бруцеллезийн судалгааг нэг загвараар хийж, шинжилгээний дүнгийн дагуу хариу арга хэмжээ авах ажлыг тогтмол явуулах боломж хүрдлээ. Бруцеллезтэй холбоотой хэл хаялтын судалгааны арга зүй судалгааг хэрэгжүүлэхтэй холбоотой аймгийн мал эмнэлгийн хэлтсээс гарсан саналыг нэгтгэн зөвлөмж болгон гаргалаа. Энэхүү судалгааны ажлын загварын дагуу Альч аймгийн хүнс хөдөө аж ахуйн газрын мал эмнэлгийн хэлтэс хэрэгжүүлэх боломжтой болсон нь энэ ажлын гол үр дүн байлаа. Энэ судалгааны ажлыг хэрэгжүүлэхэд хамтран ажилласан мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид Архангай, Говьалтай, Дорнод, Дорнговь, Завхан, Увс аймгийн хүнс хөдөө аж ахуйн газрын мал эмнэлгийн хэлтсийн хамт олонд талархаж байгаагаа илэрхийлж байна. Нэг эрүүл мэндэд төсөл. Өөрхөн аймгийн Баянгол Бүрдсүм 1990-ад оны сүүлээр нэг эрүүл мэнд ойлголт анх бий болсон. 2000 оны ихэр дэгдсэн өндөр хуруу чанартай томоогийн цар тахлын үед Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Нэгдсэн үндэсний байгууллагын хүнс хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагууд хамтын хүчээр нэгтгэн энэ өвчний эсрэг нэг эрүүл мэнд ойлголтын хүрээнд албан ёсны үйл ажиллагааг эхлүүлсэн байдаг. Үүнээс хойш хүний эмч, малын эмч, эрдэмтэн судлаачдын хамтарсан судалгаа, үйл ажиллагаа нь эдийн засгийн үр өгөөжтэй байдаг учраас нэг эрүүл мэнд ойлголт улам бүр хүрээген тэлсээр байна. 2009 оноос эхлэн Швейцарын хөгжлийн агентлаг
Монгол улс хүн, малын бруцеллез өвчнөд тэмцэхэд нэг эрүүл мэнд ойлголтыг нэвтрүүлж хүн, мал эмнэлгийн хамтын үйл ажиллагааг дэмжиж эхэлсэн. 2012 оноос хойш төслийн хүрээнд халдвар төвчин судлалын үндэсний төв, мал эмнэлгийн хүрээлэнгийн хүн, малын эмч нараас бүрдсэн баг нийт 21 аймгийн 330 сумын хүн, мал эмнэлгийн 992 мэргэжилтнүүдэд хүн, малын бруцеллезийн оншилгоо эмчилгээ хийх ур чадвар эзэмшүүлэх зорилготой сургалтанд хамруулсан. За Шивчаагийн хөгжлийн агентлагийн малын эрүүл мэндийн төсөл, Өвөрангай аймгийн хүнс хөдөө аж ахуйн газрын мал эмнэлгийн хэлтс, зооно зөвлөсөн судлалын төвтэй хамтран Өвөрангай аймгийн Баянгол бүрд суманд нэг эрүүл мэндийн төслийг 2016 оны 2 дугаар сараас эхлэн хэрэгжүүлж байгаа. За өнөөдөр хүртэл төслийн хүрээнд 3 дугаар сар төслийн нээлт 2 сумын дээр болсон. Энэ дээр бүх сумдын удирдлагууд, холбогдох мэргэжлийн байгууллагууд оролцож сургалтын нээлт, зорилго, тэгээд цаашид хамтран ажиллах ямар чиглэлд асуудлууд дээр анхаарах уу, энэ чиглэлээр бас сургалт семинарыг өгч төслийн үндсэн үйл ажиллагаа эхэлсэн. За төслийн яг энэ үеэр төслийн өрөөнд сумдуудтай сумын засаг даргын гэрээнд бруцеллезтэй тэмцэх хөтөлбөрийг оруулж, за хүн малын эмнэлгийн хамтран ажиллах, за энэ чиглэлээр төлөвлөгөө боловсруулах ажлуудыг эхлүүлсэн. 2015 онд хүнс хөдөө аж ахуйн яамнаас батлагдсан малын бруцеллезтэй тэмцэх стратеги, 2014 онд шинжлэгдсэн хүний бруцеллез өвчний оншилгоо, эмчилгээ, тандалтын техникийн шаардлага стандартыг орон нутагт сумын түвшинд хэрэгжүүлэх шаардлагатай байгаа тул сумын засаг даргын ажлын хөтөлбөрт бруцеллезтэй тэмцэх, сэргийлэх ажлыг тусган хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага гарсан. Ийм учраас сумын хүн, мал эмнэлэг, засаг захиргааны байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжих замаар бруцеллезийн халдварлалтыг хяналтанд авахд нэг эрүүл мэндийн төслийн зорилго оршно. За энэ төслийн хүрээнд бол хүн амыг бруцеллез өвчнөд сурчсан сэргийлэх, за малаа бас эрүүлжүүлэх, вакцины хамруулах ажлууд хийгдэж байна. Сумын засаг даргын хувьд бол ер нь бол бас энэ их томоохон үр дүнгээ өгч байгаа ажил гэж бодож байгаа. Яагаад тэгэхээр бид 2014 онд сумынхаа хань сэргийг омгоор баталгаажуулж, цаашдаа бас омгоор баталгаажуулсны үр дүн нь ер нь бол гадагшин зах зээлд мах сүгийг борлуулах ийм одоо шаардлага, иргэдийн ашиг орлогыг нэмэгдүүлэх ийм шаардлага орж байгаа. Энэ үүднээс нь хамгийн түрүүнд бид нар малаа эрүүл байх хэрэгтэй. Мал нь эрүүл байж хүн эрүүл байх хэрэгтэй гэж очиж байгаа. Тийм учраас энэ төслийн хүрээнд бас малыг одоо бруцеллез өвчнөд сурчсан сэргийлнэ гэдэг бол нэг талаас нь энэ малыг эрүүлж ижих байгаа энэ томоохон одоо дэм болж байна. За үүний үр дүнд бол үдээж тодорхой хугацааны дараа гарна. Гэхдээ энэ их л тавигдана гэдэг бол хамгийн том ажлаа гэж үзэж байгаа. Ер нь цаашлаад одоо энэ нэг эрүүл мэнд гэдэг маань бас хүн амынхаа эрүүл ахуйг яаж хангах вэ? Мал ахуйхаа эрүүл ахуйг яаж хангах вэ гэдэг талаас нь нэгтгэхэд үүн дээр одоо орон нутгийн төр захиргааны байгууллага хэрхэн яаж хамтарч оролцох ёстой юм, ажиллах ёстой юм гэдэг энэ юмнуудыг бол бас нэг гарц болж бас нэг цаашдаа ингээд аваад явах юм бол боломжтой ийм ажил байна. Энэ одоо бас эрүүл ахуй талаас эрүүл хүн амынхаа одоо эрүүл мэндийг одоо дэмжих ажлуудыг өгсөн гэж эхэлж хийж хэрэгжүүлж цаашлаад энэ ажлыг ийм жижигээр аваад явах юм бол бас боломжийн ажил болж байна гэдэг юм бол бас харагдчихэ. Төсөл хэрэгжиж эхлэхээс өмнө сумын эрүүл мэндийн төвд бруцеллезийн шинж тэмдэг илэрч үе мөчн өвдсөн хүмүүс ирж шинжилгээнд хамрагддаг байлаа. Хэдийгээр эрүүл мэндийн яамнаас мөрдөж байгаа хүний бруцеллез өвчний оншилгоо, эмчилгээ, тандалтын шаардлага гэсэн стандартын дагуу бруцеллез өвчнийг илрүүлэх, батлагдсан тохиолдлыг эмчлэх тал дээр анхаарч ажилдагч эрсдэл өндөртэй малчид мал бүхий иргэдийн бруцеллезийг илрүүлэх шинжилгээнд бүрэн хамруулж байсангүй. Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш бид нар бол амбулаторийн үзэлгээр үзүүлж байгаа хүн болон хөдөөгийнхөө иргэдийг бол эргэлтээр явах. Тэгээд шинжилгээ гол нь бруцеллезийн шинжилгээ авч бол бруцеллез өвчнийг бол нааш ширчмтэй тийм идэвхтэй илрүүлэх арга хэмжээг л авч байна. Тэгээд хүн амын одоогор бол хүн амынхаа 50% нь бол ерөнхийдөө бол бруцеллезийг илрүүлэх шинжилгээ бол хийгдсэн. За бруцеллез бол нэлээд бас илэрч байна. Ер нь хагасчлалын байдлаар бол 12-3% нь бол бруцеллез бол илэрсэн. Бид нар бол бруцеллез илрэнгүүт нь бол тухайн хүмүүсүүдэд шинжилгээг нь үзээд бруцеллезийн амжилтыг бол бичиж өгч байгаа. Хүн эмнэлгээс нодны хавар шинжилгээ авсан.
Сая өнгөрсөн хавраас дахин шинжилгээ авсан. Тэ цусны шинжилгээ авч Брусилиоцтой гэх үндэслэлтэй асуудыг дахин үзсэн юм байна. Гол нь нөгөө нэг зовир шаналгаа илэрсэн хүмүүсд брусилиоз илрүүлээд эмчилгээнд аваад тэрнийг хянаад ингээд явдаг. Одоо бол ингээд нөх хүн амын их олон хүмүүстэй хамруулад ингээд шинжилгээ хийхэд бол олон хүн бас эмчилгээнд л хамрагдаж байгаа. Тэгээд ер нь цаашдаа бүрэн эмчилгээт нэлээд сайн анхаарал тавил бас төслийн үр дүн бас гарах байх гэж бодож байна. Төслийн хүрээнд сумын эрүүл мэндийн төв болон мал эмнэлгийн үйл ажиллагааг дэмжсэн ажлууд хийглээ. Үүнд хүний цусны шинжилгээний дээж авах шаардлагатай хуруу шил, зүү, зөөврийн центрифуг шинжилгээ хийхэд шаардлагатай багаж уруулжаар хангасан. Мал эмнэлгийн хувьд хувийн мал эмнэлгийн нэгжүүдэд вакцин хадгалах хөргүүрээр хангасан. Үүний дүнд сумын төвшөнд вакцин хадгалах хүйтийн хэлхийг таслахгүй ажиллах боломжоор хангагдсан юм. Орон нутагт малын вакцинжуулалт, тарилга туулгалт хийхэд хамгийн их шаардлагатай бог малын зөөврийн хашаагаар хангасан. Зөөврийн хашаатай болсноор малчид малын эмчин ажлыг хөнгөвчилж нэг өдөрт олон тонны бог мал вакцин туулгалтанд хамруулах боломжоор хангагдсан. За энэ зөөврийн одоо хашаатай болсноор бол одоо бас биднэрт үл энэ тарилга янз бүрийн ажил хийхэд үл бас нэлээд нэмэр тус болж байна. Хуучин бол одоо энэ хашаагүй байхад бол одоо бүлтэй бүлгүүг одоо газар яваад ирдэг. Айлын мал одоо тарихад бол бас нэлээд хүндрэлтэй байдаг байсан. Энэ зөөврийн хашаатай учраас бол одоо бас хоолоо ам их янз бүрийн одоо ашиглаад бол бас араа ажлын бүтээмжил одоо бас өндөрсөн байгаа. Нэг эрүүл мэндийн одоо төслийн хүрээнд үл одоо цаг тооны одоо ухаанлыг үл манай сумын одоо нийт өрх болгонд бол одоо хэвлж өгсөн. Тэр ухаанлыг одоо хэрэглэхээс гадна энэ бурчлооз одоо энэ юун дээр бол малчид иргэд нэлээд ойлгоц одоо тэрнээс авсан байх гэж одоо бодож байна. За төсөл хэрэгжихээс өмнө 2012 оноос эхлээд манад одоо ер нь улсын хэмжээнд Монгол мал хөтөлбөрийн хүрээнд бурчлоозтой тэмцэх үндсэндээ төлөвлөгөө боловсрогдож за үүний дугуй одоо 2012 онд мас вакцинжуул 13 оноос эхлэн дандаа төлөв мал вакцинжуулалт хийж байгаа. Төсөл хэрэгжснээр бид нар бол зарим сумдад бол харьцангуй нөгөө хуц ухнаа 100% одоо шинжилгээнд бас хамруулж чаддгүй байсан бол төслийн хүрээнд бол одоо энэ хоёр сумдаа бол эхний ээлжинд бүх одоо хээлтүүлэгч малыг 100% хамруулах бас боломж бүрдсэн. Бидний бас шинжилгээний материалууд болох нөгөө цус авдаг дээж хуруу шил бас төслөөс хангагдсан байгаа. За тэгээ бас нэг одоо бүрчлөөтэй тэмцэх давуу талаа энэ төсөл хэрэгжснээр бас бидний үр дүнд нь бол одоо бас 200 ман болсон нэлийн боломжийн бас шинжилгээнд хамруулад дээр нь нэг эрүүл мэндийн төсөл гэдэг нэрийнхээ хүрээнд хүртэл хамгийн гол нь хүн мал эмдэг хоёр хүнээ бас шинжилж байгаа да энэ бас төслийн хүрээнд бас нэлийн давуу талтай амжилттай бас сайхан ажил болж байгаа. Уурханга аймгийн хоёр сумын эрүүл мэндийн төв, мал эмнэлэг төрийн захиргааны байгууллага, малчид нэг эрүүл мэндийн төсөлд идэвхтэй оролцож амжилттай хэрэгжүүллээ. Энэ төсөл хэрэгжснээр хээлтүүлэгч малыг тогтмол шинжилгээнд хамруулж, шинжилгээгээр өвчтөй гарсан малыг малчдад ойлгуулан өөрсдийн хэрэгцээнд хэрэглэх, малчид өөрийгөө болон үр хүүхдээ бруцеллезийн халдвараас хэрхэн хамгаалах талаар мэдээлэл түгээх ажлууд хийгдсэн. Нэг эрүүл мэндийн төсөл хэрэгжүүлсэн хоёр сумын эрүүл мэндийн төв, мал эмнэлэг, төрийн захиргааны байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд олж авсан туршлагад суйрлан нэг эрүүл мэнд загвар гаргах боломж бүрдлээ. Энэхүү сумын нэг эрүүл мэнд загварыг бусад сумд хэрэгжүүлэх боломж бүрдээснээр Монгол улс хүн малын бруцеллезтой тэмцэх эрүүлжүүлэх ажилд тодорхой хувь нэмэр оруулна хэмээн найдаж байна. Нэг эрүүл мэндийн төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажилласан Уурханга аймгийн хүн сэдвийн аж ахуйн газрын мал эмнэлгийн хэлтэс, аймгийн зооно зөвчөн судлалын төв, Баянгол бүрд сумдын засаг даргын тамгын газар, сумын эрүүл мэндийн төв, хувийн мал эмнэлгийн нэгжийн эмч мэрэгжилтнүүд хамт олонд талархаж байгаагаа илэрхийлж байна.